Сайн байцгаана уу гэж манай хардашууд маанд монодерсо соларабдя би ринчин тэгэхэд манай ойлшин исэн боржин овер монголы хүн монодерсо маандутай байна. Тэгээд монодерсо маандут дамжуулах хэж санаатай байна. Тэгээд танилцуулах тэгээд зойхоз шаляа гэж тухай дуурах тэгээд эсэн моно мандата хоорох яхад гэж амьдарч байгаа тэгээд ямар ягаад монголоор дуурж байна вэ тэгээд яхоз аншул ямар байна вэ тэгээд ягаад амьдрнаа моно тэгээд за танилцъя. Бултаараа минь хайн хош байх тоо. Миний нэр Сэн өвөр Монголын хшигтэн хошууна хаяр авгамны боршигон тэгээд мөн Австрали улсад хорилшиж байна яа. Тэгээд би нютгайга аялгаар хэлэхэд хайнгу буряд аялгаар хэлэхэд хайнгу. Ягаа бүрхээр буряд аялга мэднэш гэж хэлээ. Чүчүүд газар мэтгэ. Би эхлээд нутгийнхаа аялгаар би хэлье. Тэгээд та нар Хэл алгастай. Дэн түргөөр бүхэл гэж ярьлаа нэг. Халт нэг номонхноор. баг зэрэг гэдэг. Мөнөө би нутгийнхаа аялгаар өөрийгөө нэг танилцуулъя л да. За сайн байна уу? Миний нэрийг Өсөн гэдэг. Өвөр Монголын Шигтэн гошуунаас ирсэн. Одоо Австрали улсад суралцж, ажиллаж, амьдарч байна. Цаахан нэрээ. Ихэл сайн танилцах болж байна л да. Миний нэр Ринчин мэднэж би Америкт байна. Тэрхэнтэй сандан цугта сандамны бара зунтэй Америк юм байна. Би баруунтай юм байна. Калифорни баруунтай. Тэгээд баруунтай хэ. Нью-Йорк Сити гэж мэднэж юм. Тэгээд байна л да. Их л сонирхолтой юмнууд өөрлөдөн болно танилцсан. Тэгээд за өөрөөсөө ягаад хэдий онд төрсөн байна ш. Тэгээд гэр бүлшний тэр олон байна уу? Тэр ах дүүнэр олон байна уу? Ана мөн байна уу? Нютагтаа байна уу? Али Австралидаа уу? Албиш өөрөөсөө өртөхөө. Тэр бол босгоноор нийт 4 хүнтэй миний аав Бүрэн Баяр гэж нэртэй, миний ээж Ургамал гэж нэртэй. Тэгээд би дахиад миний дүү. Би өнөө жил 24 настай. Миний басхан дүү миний өнөө жил 6 настай. Тийм баг. Тэгээд тэд нэр бүгд өвөр Монголд байна. Газартаа аав минь засгийн газартаа одоо аймаг ахуйн хамаарагч болгож ажиллаж байна. Агрономист гэж ажиллаж байна. Тэгээд миний ээж болоход малын өмч. Чиний гэр бүл хөдөөд байдаг, yes? Тийм ээ. Тэгээд нөх хурмалаа гарч байдаг. Тийм, хурмалаа бас харж байдаг. Манайха олон адуу малчдаг. Адуу малчдаг. Адуу. Хэр их мал байна уу? Цөөр нэг 200 гаруй адуутай. 200-аар. 200 гаруй адуутай. Тэгээд нэг төмөтэй жараад өгөх. 200 гаруй адуу, жараад төмөтэй, жараад өгөхтэй. Нэг тийм чөбөр. Төмөөтэй үү? Чи хойнууд байна уу? Манай хон малчдаг. Хоньд тоолдоггүй Хоньд маань 10-аад ичний нэг 10-аад хон байна. Ичний 10-аад хон. Яг малцдаг нь адуу. Яа сонирм. Элдвэн нэг хамтрагч юм хятадтай тийм болгоогүй нэг гэр бүлөөр адуу малшин байдаггүй. Тийм анх нэг төвд цуглаараагүй тийм үү? Анх 1949 онд бүгд хамт болоод тэр хүн болгон өөрийн баригад гэж хэлэх. Баригадынхаа одоо тэр малыг игээд хардаг байгаа. Тэр сүүлд нь 8 оноос эхлээд гэр бүлд хувааж өгөө. Тэгээд гэр бүл өөрийнхөө малыгаа малждаг болсон. Одоо бүх Монгол бүгд тийм. Эртэндээ болоход яадаг байсан гэхээр хамтаараа
малаа малдаг байсан бол одоо гэр бүл болгон өөрийн газар нутаг дээр өөрийн малаа малчдаг болоо гэсэн. тэрний нөх наятнууд тийм юм болонд аля Наяад өртэйг наятнууд үнсэн малшин болов. тийм өмсний малчин болоо. Үнсэн мал. Өөрийн өмсөж авсан гэсэн. Тийм үү нэрэ. Тэр олон чахар Монгол тоотны гэдэг. Тренинг. Одоо чахар Монгол ертөндөө болоход өөрийн гэсэн чахар гушуу гэж байсан. Чахар аймаг гэж байсан. Чахар аймаг. Тэр чахар аймаг нь салаад нэг хэсэг нь Шилийн гол аймагт ороод нэг хэсэг нь Улаанчав аймагт ороод хуваагдсан. Монголчууд миний бодлоор нэг 20 түмэн хүн байгаа байхаа. 200 мянга. 200 мянга. Байгаа байх. 20 түмэн гэдэг монголоор. Түмэн 10 мянга тийм үү? 10 мянга хүн байна. Болтода хүн байна уу? Чахар Монгол. Би хэлнэ бүхий чахар монголчууд овер Монголд 2100 хүн байна уу мөн үү? Тийм 200 мянга хүн байна гэж бодлоо. За. Андот нэг юм мэнэр гэж Дундан Монгол гэж нэрлэгдэнэ гэдэг. Тэнд байдаггүй би? Монгол улс. Тэнд байдаг. Цөөхөн байна. Цөөхөн хүн байна. Цөөхөн. Шинжаан ойгрын өөртөө засах орн гэдэг Шинжаанский автономи. Тэнд чахар Монгол байна. Гэхдээ гол чахар монголчууд төвлөрөн сууж байгаа нь одоо Шилийн гол аймаг, Өвөр Монголын Шилийн гол аймаг. Би газрын 6 Өвөр Монголд хэдий аймаг байдаг вэ? Өвөр Монголд олон аймаг байна. 7 аймаг. Олон байна. 8 9 гэж би ханд байна. Ивенки гэж байдаг вэ? Ивенки бас байна. Тэрний Манжуурын тасван Манжуур. Манжуурыг гэж хот байна. Тэгээд доошо явхадаа гэж холын бөр хурдар гэж тэнд холын бөр хот байна. Тэгээд тэнд холын бөр. Эвенки сомон хошун тэнд байна уу? Тийм. Аймаг биш үү? Аймаг. Гэж байна. Шинэхэн бурядууд авин хошуунд амьдардаг. Доороо явхадаа гэж холын бөр Монгол ёсоор гэдэг ордтой гэдэг юм даа. На юг соус бат. Дор гэдэг үү? Будеш карт юм мэп карт хараад зураг хараад нөхи. Газар зураг хараад тэрэн дор гэж хэлдэг л дээ. Орсын буряд. Ордтой гэдэг биш хойтой. Кэшигтэн. Энд дээр кэшик гэдэг ингээ бичиж байна. Өвөр Монголын газрын зураг болж байна. Тэгээ миний нутаг энд байна. Хөшигтэн гэд бичиж байна. Хөшигтэн гэд. Энэ миний нутаг. Хух хот нь хол байдаг. Хух хот энд байна. Энд байна. Хух хот. Хажууд ямар гэж ямар хот байна? Тэр рууд Шилийн хот. Шилийн хот. За. Узумчинэ гэж азар байна уу? Узумчин гэж энд байна. Узумчин гэн байна. Узумчин. За. Энэ ши гэхээр хятад хэлнэ баруун гэсэн үг. Баруун узумчин. Монголоор баруун узумчин гэж хэлэх энэ газрыг. Хойшоо зүүн узумчин байна. Узумчин нэ бахан Монгол гэнүүд тийм үү? Узумчин гэж өөрөө бараг биш. Бараг болоход хоо энд байна. Шин бараг энд байна. Шин бараг баруун хошуу. Энд байдаг аяар. Өвөнг хошуу энд байна. Өвөнгөд шинэхэн бурядууд энэ өвөнг хошуунд амьдарх. Вэнхэн газарт байдаг ба. Хоошин бараг. Ямар сонин юм нэр. Хоошин бараг байна уу? Хоошин бараг. Хоочин бараг. Энэ хоошин бараг танай читагаас их ойрхон байгаа үстэй. Тийм үү. Ахын бурядууд гэж байдаг. Ахын буряд Монгол. Тийм. Хоочин бараг нэгтэй. Тийм. Энэ ингээд амьдарх. Тийм.
Эсэн чи тэр Риншин ноён хаан байгаа Сэлэн хот гэр тэнд газард байгаа уу? Ямар ноён? Ринчин ноён. Ринчин Компьютер. ноён Ринчин ноён анх энэ газараа ирэхэд анх ирээд нүүдэлж ирээд манай энэ газарт ирээ. Энэ хэсэг газарт ирээ. Тэгээд манай энэ хишигтэн манай нутагт байдаг байгаа. Тэр үед энэ хэсэг газараараа өөрөө Буряд хошуу гэж байгуул гэж байсан хүн. Тэгээд өвөр Монголын тэр Дөөван гэж энэ сүнд энд өвөр Монголын Дөөван гэсэн тийм ноён байсан. Тэгээд энэ чинь Буряд тэгвэл манай хишигтний бас хүмүүс одоо ер нь монголчууд нийлээд Япон гүрэнтэй хамтарч байгаад өвөр Монголыг одоо тусгаар улс болгоно гэж бодож байсан. Тэгээд Бурядууд болоод энэ коммунист хятадтай ингээд юу болоод тайм болоод тэгээд ялгадаад тэгээд сүүлд нь ийшээ өвөн хошонд нүүж ирээ. Тэгэхээр Бурядууд энд ирээ, энэ газарт ирээ. Тэгж ирээ. Тэгээд манай чахар гэхэд одоо энэ чахар хошуунууд энд байна. Тэгээд жигтэн эртэндөө чахрын нэг хэсэг байгаа, мөнөө биш болсон. Тэгээд эртэндөө бол чахрын нэг хэсэг байсан гэсэн. Чахар. Одоо чахар Монголд олон байна. Ингээд хуу чахрууд. And бүхий өвөр монголчууд хэдий тоотой болно. 14 саяагүй биш үү? Үгүй. Биш. Биш. Бүхий хятад гүрэнд байхад Монгол гэж хэлэх улсууд 6 сая гэж хэлж байна. 6 сая. Гэхдээ миний бодлоор зөвхөн 3 сая нь жинхэнэ. Another 3 дахиад нөгөө 3 сая fake. Жинхэнэ монгол биш. Тийм бага болсонгүй. 3 сая жинхэнэ монголоор хэлдэг, монгол хэлтэй жинхэнэ монгол байна. Тэгээ нөгөө 3 сая нь бол хэдэл болсон. Монгол хэлгүй болсон. Тийм зарим нь гэхдээ эртнийхээ монгол биш, өөрийгөө монгол гэж худлаа хэлэн тийм хүмүүс. Тийм бүхэн монголчууд байхдаа гэж хэдий хүн монголоор ярьж байна уу? 2.5 сая гэж би бодлоо. 2.5 сая. 2.5 million. Тэгээд л яхаа 2.5 to 3 million. Би чат GPT-дэс сурахада сураа хэдий монголчууд өвөр монголчууд монгол хэлэн дээр яардаг гэж. Юунд та нэг сая 500 мянгаад гэж бүрөөгөө монгол хэлтэй. Миний бодлоор тэрнээс олон гэж бодож байна. 1 сая доллар гэж бодож байна. 2 сая 3 million. 2 сая 500. 2 сая 500 бараг энэ биш. 500. Чи олон хүн байна уу да? Тэгэд хөөрөж тэсээ сургуульдаа сурахада монгол хэл үздэг байгаш. Тэг хуу монгол хэл. Хэдий үеийн нэг жин хоёр жин гэдэг цаашаа. Би 6 нахандаа сургуульд ороо. Тэгэхээр 6 нахандаа сургуульд ороход бүх багш нар бүх хурагшид хуу монголоор хэлхээ. Хуу монголоор тэгээд бид нь хятад хятадаар хэлэхэд дуурахад багш маань ууралдаг байлаа тэр үед. Авал монголоор хэлдэг гэдэг. Хятадаар хэлж байхгүй. Тэгээ зүгэл дэти. Тэгээд математик, биологи бүх хичээлүүд хуу монголоор. Бүх төрлөө хичээлүүд хуу монголоор. Тэгээ би мөнө харуулхад миний сургуульд хэрэгэлдэг байхan хичээлийн номны мөнө баханд байгаа. Ном харуулах нэг шээ. Мөнө ном харуулах биш нэ. Би хэрэгэлдэг байхan тэр номыг би харуулъя л да. Мөнө харагшид нахи юм гэлээд нахи. Монголоор юм гэдэг бол лайк гэдэг. Хайгт. Лайк. Тэгээд
А юнгдлы блэд нөхи фолловерны юнгды блэд монголоор фолловер болог тэгж. Энэ болоход миний нэгдүгээр ангид ороход 8 нэгдүгээр ангид ороход хордог байх ном. Ямар гоё юм Тэгээд бэ? нөгөөс 12 дугаар ангид ороход хуу монголоор Яа чин гоё юм бэ? монгол бишгээ Хүү сайхан монголоор биш ээ те. хуу монголоор биш. Тэгээд мөн энэ Кириллиц нэгдүгээр өгнөөд мэдгүй ч хаа. Кириллиц. Кирилл мэдгүй. Латин юм гэдэг Латин бас байдаг. мэдгүй. Оо монгол биш. Тэгээ латин мэднэ үгүй тэгээд кирилл мэднэ үгүй ганц монгол бишиг мэддэг. Те хиттэй нөхи юм л иероглиф гэж мэдхэ. Тэгээд саяны болоход нэгдүгээр анги. Энэ болоход 12 дугаар анги ном. High school book. High school. Тэгээ 12 дугаар анги болоход энэ бишиг мышхны олон болоо. Уншихад их болоо. Энэ түүхнээ ном гоо. Энэ монгол хэл нэ, уран зохиол ном. Монгол хэл нэ. Яг хөдөөсаг нэг Wix гэж хөдөөсаг монголын монгол хэл хөдөөсаг нэг Wix гэдэг байна уу? Мадан болоход 6 өдөр хишээл ордог байгаа. 6 гişүү. Тэгээд өдөр бүр монгол хэл нэг хишээл байна. Тэгээ бараг миний бодохоор нэг гарагта 12-оос 14 цаг монгол хэл нэг хишээлтэй. Манай энэ Оросэ бүрээд дондоо яатны Оросэ биш донд 2 цаг болов. Ой, 1 цаг ном болоо. 1 цаг болов. Юугаар тэр хүсгэвшнээр. Чи 1 цаг болоо тэгээд л бодолтой байхадаа 1 цаг. Бодол байна уугүй цаг биш байхгүй да. Хамгийн олон сагтай гişэл нь монгол хэл нэг гişэл. Хамгийн олон. Тэгээд мөн 2020 оноо өөр болоо. Мөнөө бахад миний бодлоор нэг 4-5 сар гэж би анхаа. Манай баг байхад монгол хэл олон хэл нэг гişэл. Тэгээд 2020 оноо цаашаа мөнөө өөр болох гэж би хандж байна. Чамдаг математик ном байна уу монголоор? Математикны ном байна. Надад орос хүн би өөрөө хадгалаад өгдөө. Энэ номууд илгээгэрэх энэ санданда бүзэр сонирхолтой нэр гаргад. Болхоо. Олон байна. Түүхийн ном байх. Хүүхдийн энэ болох Монголын нёс тавшааны ном. Шамдыгээд уншсан. Сонирхолтой байна нэр. Чингис хааны язгуур дөөд тэнгэрээс аяатай төрөн бүрдэр шан гоёр биш. Тангис далайх хэлши ирээд онон мөрнө их бурхан халтан уулзаж Батас хаан гэх нэгэн хүүний туруулав. Батас хааны хүү тамашаа хөвөн хорсаар мэргэн ийгээд тэгээд энэ алангуа их өөрөө байгаль далайхаа тэгээд алангуа гэх талаар бахаа энэ биш. Өн охин хор төмдөө ноён хорлордой мэргэнэ гэргээ баргашингуаха хор төмдөө нютгааха ариг ухуу гэдэг газар түр. Түүний охин баргашин бол хол газараа баргашин дөхмөө эсэн баргуудаа мэргэнэ охин болго. Тэр бол иргэн болоо хорлордой мэргэнийх гэх. Тэгээд энэ Брэди одоо дээд хорлордой мэргэний талаараа баргадаа баатар гэж энэ хамтаа хуу ингээд. Чи ямар гоё ба сонирхон гэж байна. Гоё гэсэн. Тэгээд л бүшгээр унших ямар гоё юм шиг. Тэр бишгээд хорлордой мэргэн хор төмдөө газарт булах хэрмэ зэрэг ан гөрөөдөн агнахаа хорглон булаалдаж харилсан мууталшаад салж хорлор овхтон болоод бурхан халтан ууланд ан гөрөөдөн мэлбэг гэж одоо сонсож бурхан халтны эшин бурхан босхон шиншэ баян урянхатай уулсгаар нүүж ирээ гэд. Энэ болоход хорлордой мэргэн тэр ариг газраа бурхан халтан ууланд ийгэж нүүж ирээ гэдэг ийгэж бишэж байна л да. Тэгээд түүхэн хаантах юм хэлбэлдэ. Түүхэн. Энэ намд хатлагда олон номууд байна. Уран зохиол төрөл бүрээ номууд их олон байна. Гэт монгол хэлэн дээр бишдэг нөхөг хэлээд райтер нэг юм гэж монголоор хэлдэг юм. Райтер. Монгол шиг нөхө номоуди нөхө роман юу гэнэ гэж бишдэг хүн бий үү? Бүр монголоор.
Уран зохиол биш. будешь уран зохиол тийм будешь нэгэж мэдгүй тийм юм. Олон бий. Олон бай. Миний өөрөө өвөөгийн ном. Дедушка. Дедушка мой. Энэ дедушка мой. Миний өвөө өөрөө баха хшигтэй. Дедушканың кукшава или наксап? Хөгшин өвөө. Кукшава. За. Аавын аав. Аавын аав. Миний аавын аав олон уран зохиолын ном биш. Уран зохиолын ном яа сонин юм. Тэгээ энэ болоход нятагаа соёлын дуу, үлгэр, ерөөл магтаал ерөөл магтаал. Зан заншлаа тэрийг биш ном. Ячсан гоё. Ана уламжлалт энэ харахад үлгэр үлгэр тэгээ харахад энэ баха үлгэр амаг үлгэр Шингис хааны үлгэр байна. Ингээд үлгэр байна. Тэгээ дууны үлгэр баха байна. Тулан ерөөл гэж тийм аа. Ерөөлөө баха байна. Морины сол гэж мэднэ гүш. Морины сол. Морины сол гэхэд морины уралдаанд морь гүүш ирээд төрүүлэхэд тэр морийг магтах энэ ийм хаймар тэр тийм хаймар гэж магтах. Тэр нь болоход харуулъя. 180 та бурятад баха байна. Морины сол гэж бах байдаг. 180 бурятад харуулъя да. Та буддист нэг морио үнэнэ хардуг зам бололт тэтгийл. Моридод сайнл цагта бий болж байна уу гэхэд нөхөв шинэхэн бурядууд л думал асраадлаг морьтэй болгоод нэ 90-ад онод ирсэн гэхэд энэ морины сол гэдэг ийгэр сайн хамглан болтугай. Анхны тэргүүн 12 сарын гамар мөн дээр туулж өнгөрөөгөө дамгуулантуу 5 сарын сайн өдөр авралын лам мэргэд юган ачин жалж алтан төрийн ноёд тэргүүлэн ард олон далаалан алтан их сүл даваагон ариутхан дахиад аглах холын газраас хурж ирсэн арслан жаан мэтүү бөхчүүдийг мөрийчүүлэн гослуулж барилдуулан ахтан мөрий далайж усаад уртхад алтан умгай хажилсаар алга нүдэн гялуулж ууж уужим тэнэмгүйж урт цэвэн амсгал энэ мариго магтаж эхэлж байна ийм За. Мори магтахад хурднааргүй явах. Тэгээд л энэ ном юу харахад гэж бүхэн монголчууд ойлгож байх уу? Энэ уран монголчууд мэдхэ? Уран монголчууд Чинхай гэж миний монголчууд ойлгож байх уу? Монголчууд Чинхай монголчууд хоо монгол биш. Пути бурят Монголд нөхи өнгөрөгсөн зонжлээ нөхи хориод онод тийм юутэй типографи хөнтэй нөхи байсан тэт үлдэн бол хөө Кирилл нөхи ортен нөхи латин болгоод үлдэн Кирилл болгоод කියලා. Бүхэн буун чигтэй. Мянга тушаад оны үед тэр хорны дайны үед хорны дан гэж мэднэ манай тэр фашист германтай бурятууд ингээд дайнд явхад гэртээ бишээд дайнд тэр нэг гурван юутэй гэж нэг бишгүүд бүх юм дээр уншаад би гүүрнэ бурят хүн мянгас 30 тушаад онд тэр бурятууд дайнд явсан бурятууд гэртээ захил бишгтаа тэгээ биш байна. Тэг бишхэдэ бурятууд хаалтан ондоогоор биш нүгүү адлааргу. Адлаар биштэй байлд. Энэс бишэтний бүхэн монголчууд нэг жигдөө байдаг. Нэг юу. Тэгээд халхан монголчууд Монгол улсад байран хүмүүс гэж энэ гэж Монгол бишгээ уншихдаа гэж хатуугаар оршно али гэж баргу. Тэд өөрөнгөө аялагаар уншихдаа. Бишгэдэн адлын хэдтэй иероглиф байдаг биш үү? Хэдтүчний 8 ондохолтой гэж татийл. Иероглиф элсэлстэй байдаг хаанаша. Тийм мандаринго л нөхи урд хэдтүүд. Тэгээд Монголын бишг. Бурятууд бишгэдэ бид нартай ямар ч ялгаагүй адилхан биш нэ.
Адилхан. өөрөө уншихадаа өөрөнгөө айлгаар бурядараа та нар уншина. Бид нь өөрийн Унших. унших нь ямар ч айлгаа байхгүй. Тийм. Тийм. Те барга хүн гэж хуушин барга тэгээд л шины барга. Хуушин барга али шины барга ямар гэж монголчууд манайд гэж адлаар дуурж байна юм уу? Бараг миний өөрөө би бодоход хуушин баргаа аялах, буряд аялахтай илүү ойр гэж би бодно. Тэр агийн бурядын аялахтай их. Хуушин барга чи 20 өнөөд нүүж ирэн гэж ирсэн тэр юу. Тийм, их өртөө нь юу харах. 20 өнөөд өнгөрсөн 100 жил. Үгүй бүр тэрнээ бахартай. 1700-800 онд ширээ. Тэр нь шинэ бараг шүү. Биш үү? Хуушин баргууд нь өрт ирээ. Тийм. Тэр Чи хуушин барга 1800 жилдээ тийм үү? Тийм, 1800 жил. 18. Тэгээд хилэг болшоо гэж та хилэг. Хилэг байгаа шүү дээ. Тэгээд Оросуудээ цэнгүүдээ нэг юм болоод хилсэн болоод хилэг тэгээд тавихаа болоо. Босхия. Тэгээд шины баргууд ягаад дуурж байна юм уу? Шинэ баргууд ягаад аялга нь өөр болоо гэхэд шинэ баргууд тэр халахын Сэцэн хаан аймагт байгаа. Сэцэн хаан аймагт байгаад халахуудтай их ойр болоод. Тэгээд тэр илүү халах аялагтай ойролцоо болоо. Тэгээд хөргөлөх үгнээ баха сонсоход халах аялагаас илүү буряд аялагтай ойр. Гэхдээ хуушин бараг илүү ойр. Ягаад гэвэл хуушин бараг халахтай хамт байгаагүй өөрөө бараг гэж тусдаа байгаад ирсэн. Тийм өөрөнгөө тэр эртнээ тэр бараг аялагаа илүү өөр нэг шинэ бараг болоход халахын захиргаанд ороод Сэцэн хаан аймгийн захиргаанд орсон байхдаа тэдний тэр аялга нь болоход халах аялагтай болох гэсэн үг. За. Тэмүнөө гэж харахадаа гэж манай түүхэдээ харахадаа гэж мандууд буряд гэж хүн байна дэгүү али гэж бараг хүн ямар зүг гэж нэр байх вэ мандд? Эртнээ одоо Монголын түүхээ харахадаа гэж ямар нэр мандуудаа зүг байх вэ гэж бараг али гэж буряд тийм асуу байна. Буряд Орсын нэрлүүлээд байна л гэдэг. Оросууд тийж нэрлүүлдэг байгаа. Братский люди. Хөлөөнийхөө хамтаа буряд гэж нэрлэдэг би сайн мэдгүй. Гэхдээ Монголын одоо эртнээ түүхээ харахад 7 дугаар зуунд 7th century 8 дугаар зуунд энд хятадтай түүхэнд бишгэд байгаль далай ойрхон байгаа улдуудыг баяр хуу гэж нэрлэдэг. Тэр мөнөөний баг тэр хэн болохоо. Баяр хуу. Тийм баг. Тэгээд Монголын нуус товшооноо ийгэд харахад 20 төмөд гэж баргууд 20 төмөд гэж нэрлээ. 20 төмөд. 20 төмөд баргууд гэж нэрлээ. Тэгээд баха тэрнийхээ гадна баха бас өөр тийм ойгийн иргэд тийм овгууд байгаа. Тэр нь сүлдээ хамтаар нийлдээд уряд болдог. 20 төмөд нэ тэр үед 8 дугааргүй зундаа тийм үү? Тэрнээ баруунтай байсан байдаг аж байдаг байгаа. Тийм. Тэгээд түүхэн талаар харахад гэж мандууд барах хүн баяргүй гэж баяргүй барах хүн болно юу? Урдны нэр дээр баяргүй. Урдны тэрийг харахад урдны таны барах болоод буряд хуу нэг л тийм ухсааны одоо гаралтай хүн хоёр өөр ухсааны хүмүүс биш. Нэг л ухсааны юм. Тэгээд юунахаа нүгөөд ирэн байгаль далай тэндээ нүгөөд ирсэн улдууд өөрийгөө бараг гэж нэрлээд ирээд тэгээд тэндээ үлдсэн нь өөрийгөө буряд гэж нэрлэдэг ингээ болсон. Гэхдээ танд нэ тэр овг тэр family овг болоход адил тэр баргууд дотор одоо шарнууд, харнууд ийм овгуудыг байна л да. Тэгвэл шинэхэнэ буряд дотор баха шарнууд, харнууд гэдэг ийм овгуудтай хваасай, бодонгууд гэдэг ийм олон ийм овгуудтай. Энэ эртнээ энэ овгуудыг ингээд харахад ер нь ингээ хуу мад нь болоход нэг бидэн болоход нэг хуу одоо нэг газараа ингээ ерэлтэй гэдэг тэр бахад болоод баргууд. Тэгээд өөр бараг
Тэгэхээр манай юу өвөр Монголд байхаа олон овгуудаа миний мэдхээр бурядууд баргуудын донд олон байна. Тийм тэгээд би энэ харахад одоо өвөр Монголоо эсвэл Монголоо ингээд бурядад ингээд орсон тийм овгууд хүн улдууд бас их олон байдаг юм байна. Тэр сартуул ямар хугацааны тэр хүмүүс дотор ийм бидний энэ овгууд их олон байдаг би хараа. Сартуу Аюуд тийм. сартуу хүн үү? Мм. Цонгол хүн Олон гэж цонгол тийм. хүн цонгол хүмүүс гэж мэднэ шүү. Сонгол гэж би мэдгүй. За. Табангу гэж хүмүүс. Мэдгүй. Гэхдээ би миний нэг газрынхаа олж ингээд мэдснээр бол тэр эртнээ Монголын нууц товшоон дээр байдаг эртнээ Монгол овгууд мөнөө бурядуудын донд бах байна гэж би дуулаа. Тэгээд сонсоо. Тэр овгууд манайд бас байна. Жишээ нь гэхэд Бэсүүд гэж овгоо, Хонгирад гэж овгоо. Мөнөө Бэсүүд Хонгирад Казах дотор бах байна. Тийм. Тэгээд казахууд ягаад одоо Казагууд гэд Чингис хаан манай хүн казак хүн гэж чир хөлдөг болсон мөн. Тэгээ хөлдөг нь болоход тэднэр бат юм аваг байна. Гэхдээ тэр авагууд Монголоо тийш нүүдлэж байна та. Өсүүд, Хонгорад, Толгонгууд гэдэг их олон Монгол, Жалайр гэдэг их олон Монгол, Хүрээд гэдэг Монгол байна. Тэр мөнөө Хазахт бас байна. Төрөшин нөх президент нөх Казагурны Назарбаев маалтар нөх Найман гэж юм. Ой, моно Ерхонгич гэж Ерхонгич хүн гэж моно Такаев хүн гэж байна. Тэгээд л тэр хүн Жалай Ромагай хүн байна. Тэгээд бүр Монгол хэлэт мартахин болтой нэг юм блэд тюрк хэлтэй болсон хай. Тиймээ. Тюрк. Ягаад тэр Алтан ордын улсын үед Монголоо их олон захирж байсан. Тэгээд Казахын тэр төрийг захирж байсан тэр овг нь болоход төрөө гэж тэр болоход Алтан ургийн Жүчи хааны бүр тийм. Түүхий сайнаар мэднэ. Бүхий монголчууд өр Монголын түүхий сайнаар мэддэг. Энэ Чингис хааны үеийн гүдэ. Би монголчууд би сайн хэлж чадахгүй. Гэхдээ халхан монголоос илүү сайнаар мэднэ. Тэрийг халхан монголоос чид. Монголод түүхий мэддэг. Тэг будет халхан монгол бодны барай монгол болтой нэг орсоо мэдэлд байгаа. Тэгээд Чингис хаан тухай бүхэн юм түүхөө мэдхий ясгүй. Тэгээд тийж хороод байсан. Тэгээд халхан монголд Чингис гэж нэр хөгдөө нэрлүүлдэггүй байгаа. Одоо бүди буряд нэрлэдэм яа хамаагүй. Чингис гэдэг. Чингис гэнэ нэр буйг юм уу бүр Монголд. Бид нь бүхтэй тийм нэр өгөхгүй. Болохгүй үү? Тийм. Ханы нэр өгөхгүй. Ягаад ханы нэр бүди тэр хүн бурядад Яхов ханчлам мартах Чингис. Тэр хүнийхээ нэрийг бид нар өгөхгүй. Чингис хаан нэг хүн байх ёстой. Тийм. The name is too big for you. Тийм монодортой харахдаа гэж энэ зүүн бурядууд гэж орос нэртэй байна. Энэ христиан гэж нэртэй байна. Тэгээд л ортодокс христиан, хуушин христиан нэртэй байна. Тэгээд л баруун бурядууд гэж өнөөдөрсө Тибет гэж нэртэй байна. Тибет нэртэй явж байна. Миний нэр Тибет нэр л. Ринчин Доржа тэгээд л. Бомбог төвд. Айрат Халмуд нөхи. Равдан гэж тоже тийм. Андан гэж ба төвд да тийм. Тийм миний гэж last name овог гэж Равданов гэж байна. Энэ Равдан. Же миний хуушин ава Равдан нэртэй байгаа. Миний авийн нэр Бүрэн Баяр энэ Монгол үг л да. Бүрэн гэхдээ бүтэн баяр Бүрэн Баяр гэж миний авийн нэр. Миний өвөөгийн нэр болохдоо миний хөгшин авийн нэр болохдоо Сэсэн Баатар.
Улаанбаатар. Тэгээ миний хөгшин аваа нэр болоход урт нахан Насан. насан тийм. Тэгээд тэрний миний одоо хөгшин аваа нэр болоход жигжиж ав гэдэг. Энэ болоход төвд нэр байгаа. Жигжиж ав. Тэгээд тэрнийхээ дээш нь болоход хүүхэн тайшаа гэдэг нэртэй хүн байгаа. Тийм тайш ноён хүн байгаа. Яа, гоё юм уулзалга болж байна уу нэр юм. Тэр шүнтөө тийм болж байна уу YouTube дээр биш хэл юм дэвдэг хэлээ. Болоо тийж сугтаа нэг видео гаргаж тийм хүн байдаг нөхөд блогер юм тэгтүүд тийм бар YouTube дээр гарна тийм хэгшээ YouTube дээр гардаггүй тийм орж болохгүй. болгүй хятадсан хаагдан дэ хатра нөх гадаадд гарч ирээд тэгээд YouTube дээр орж. Тийм үү хатул гөрөн үү хятад нэ яах юм бэ. За тэгээд шон нэг юм ондоо гайхан гэж овор монголчууд тэнд элдэвэн энэ дамжуулан байна тэгэхэд л нэг басан байна Хелена Роуз гэж. Тэр Ордос басан энэ ойрад гэж басан байна уу? Ойрад босгүй байна уу? Босхон би хараагүй юм байна. Ордос бас Хелена гэж ордос хүн. Тий. Тэгээд л бүхий түүхэн энэ айлгын гэж хөлин бүхий юм гэж дуурж байна. Тэр дамжуулгад. Тэгээд л маш орос хэлтэй тийм үү? Орос хэлтэй үү? Орос хэл мэднэ. Тий орос хэлтэй, хятад хэлтэй, монгол хэлтэй, франц хэлтэй, тэгээд л англи хэлтэй. 5 хэлнүүд шиг мэднэ үү? Вололдати. Я саний юм. Тэгээд л моно шинхэн бурядууд гэж шинхэн газарда амьдрын хүн байна. Тэгээд л ямар аялгаар дуурж байна вэ? Энэ чахаар аялга мэж байна уу? Тэгээд л хорийн аялга, тэгээд л хятад хэл, англи хэл бас байна. Тэд өөрийгөө өдөр тутамдаа хоорондоо бултаараа ярилцахад шинхэн буряд аялгаараа хөзөөдөө шинхэн буряд. Тэгээ би өөрөө буряд аялаг гүрдэ болоход тэднэртэй ярилцахад ахилдахад би бурядаа ингээд бусад өөр Монголын бусад өөр хүмүүс ингээд шинхэн бурядуудын үг ярихыг сонсоход гүрэхгүй. Тийм байдаг. Тэд нар өөрөнгөө буряд гэж андоошаа аюугатай. Тэгээд хятад уулдуудтай болоход хятадаар хэлэх баха. Тэгээд өөр залуу хүүхдүүд англи хэл хорш байна. Оросдох хүн байхан гэж бурядууд ганц орсоор зарбандаа дуурж байна. Тэгээд англи хэл мэдж байна уу? Тэгээд бурядаар дуурна уу? Тэгээд монголоор баха дуурж байна уу? Тэгээд одоо мандах хэлнэ. Одоо мандад гэж наамдаг гэж талант байна уу? Талант гэж байна уу? Тэгээд ганц нэ аялгаар гэж дуурж байна. Тэгээд миний таваар харахад миний бодолдог шиг ганц узах явташ. Тэгээд узоод л тэгээд бүхий хэлтэй байх л та. Тийм санаатай байна. Тийм шүү. Би өөрөө монголоороо хураад 8 наханд ортол би хятад хэл мэдхүүг байгаа бтэ. Зөв үү да. Тийм тэгээд л байх ястай үү да. Тэгээд 8 нахандаа хятад хургуулд багш минь монгол хэлээр хятад хэл заагаа. Нэг хөдөө гэж хэлэх or сайн гэдэг монголоор нандах хэлж зааш өгөө. Тэгээд нэгээр ингэж хураа. Тэгээ мөнөө болоход би өвөр Монголда байхдаа би хятадаар муу хэлдэг байгаа. Хятад найз гэж байхгүй. Сургууль нь яг монгол болдоо сургууль. Тэгээд хятад нөхөд гэж намдаггүй. Тэгээд би Австралид ирээд Австралид намдаг хятад хүмүүс их олон. Тэгээд миний хятад хэл Австралид ирээд сайн болоо. Тэгээ би гэж баха Америк гүрмэд Австралид мандарин гэж хэлсэн үү тэр нэ хятад мандарин. Тэгээ би баха гэж наашаа ирэхдээ гэж
энэ 6 сараар бурядар дуурж болоо. Тэгээд Энэ сандан дуурдаггүй байгаа. Ямар бүрхүү хахад жил сон сайхнаар дуураа ууя. Яг годог байгаа тэр гэрсэн гэр бүлд бурят хэлтэй байсан бэ? Хукшавшны нагсавшны. Тий, анца бурядар дуураад. Тэгээд танай гэр бүлд болоход ганцхан бурядар дуур нөгөө хөгшин гэр бүлийн улдууд хоорондоо. Зарим гэр бүлнүүд уже ганцхан бурядар дуурна. Энэ баруун бурядар дуурш явтай байна. Тэгээд л баруун буряд зүүн бурядууд анца орсоор дуурж байна. Бурядар одоо мэднэ үгүй. Тэр эрхүү бурядууд мэднэ үгүй. Дуурж байна уу да. Мөнө хорхоо. Баруун бурядууд эрхүү бурядуудын хэлж байна уу? Баруун буряд. Баруун ага буряд. Агны бурядууд баруун. Трени баруун гэж нэрлэнэ шээ. Баруун зүүн гаргаж left. Баруун гэж right. Тийм үү? Тийм. Бидэн бохоо бидэн буряд гэхэд агын буряд зүүнтэй байдаг үү? Баруун ташаа. Үгүй. Ягаад тэр зүгүүд хөөрдөд гэсэн зүгнүүд буряд. Уна мантаг гэж байгал нур байна. Тэгээд л нэг талаар гэж зүүн хүн байна. Энэ эрхүүгээ бурядууд. Тэгээд л баруун ташаа гэж энэ баргаж нэг гэж хүмүүс байна. Тэгээд л гэжингэнэ Монголын сорл хэн исэн хөлдө ортемне соус орте Hoytemne northern, yes, and Barontemne west, and Zuntemne east. Сандан. Бидний эрхүүгээ буряд баруун буряд гэж хэлдэг. Манай. Тийм. Энийг өвөр байгалаа буряд гэх. Монгол хүнсний харахада нар руу хардаг ёстой. Бүхэд тэр нөх сэгэр байдаг шүү. Монгол тэр гардаг юуны үдний нар дэше харах ёстой тийм үү? Тэгээд л тэр нар руу харахада уур дэше харж байгаа чинь. Монгол хүн. Тийм ёстой. Хойдын север гэж нөөн хойд хүн. Тэгээд л баруун зүүн гаргалаа болчихно. Значит, джунгар гэж мэдхэш. Баруун. Но тэрмнээ как раз тэр Шинжаан байсан зон. Тийм үү? Ойрат монголнууд. Ягаад өөрийгөө зүүн гар гэдэг нь ойрдууд их том гүрэн байгаа л да. Энд халмагахаа энд зүүн гар нь хамгийн зүүн талд нь байгаа. East most of the islands. Тэгээд зүүн гар гэж нэрлээ. Тэгээд нэг халмыг нэг том юм улс байгаа л да. Тэгээд бидэн бас бурядуудын нэрлэлд энэ баруун буряд гэх. Хүүгээ буряд баруун буряд гэж. Тэгээд нэг нь өвөр байгалаа буряд гэж нэрлэдэг. Тэгээд энэ талын зүүн буряд эсвэл тэр агийн буряд гэж нэрлэдэг. Yung isang мэтгэгш компас гэж тийм нэг харуулдаг нэг магнидар явуулдаг компас мэтгэ компас. Тэгээд тэр нэг харахтаа нэг Европын зонд нэг харахтаа игээд компасер урагшаа харахтаа евро хойд шахардаг. Тэгээд л тэр хэзэн баруун яах буруу хэлж яана гэж тэгээд. Ялгастай сандан Монгол хүнсний урагшаа харахтаа нар руу хад юм. Үүдэн юхойн нар дэше хардаг. Да тий болно болох дээ. Тэрнээ тийм юм аптай. Ялгастай. Да тэгээд би ийм асуудалтай ба нөхи Монгол хүнээ багш нар тийм физик математикийн хаана нэг ямар дэд сургуультай төгтөндөө. Мөн байна уу? Байна. Багш нарэ тийм үү? Тийм багш болоход өвөр Монголын хотод багшийн сургууль гэж байна. Багшийн университет байна л да. Энд багш нар игээд багш болохоо тийм мэргэжлээ явуулаад тэгээ бусаар ширээд тэгээд ажиллахаа.
ашигладаг. Монгол хүмүүс гэж овор Монголд хятад хэл үзэж байна. Тэгээд англи хэл үзэж байна. Тэгээд орос хэл үзэж байна уу? Үгүй орос хэл үсэхгүй. Англи хэл үзэж Хэрэггүй байна. дээ. Орос хэл хэрэггүй хятад тааш. Англи хэл олон хэл үзэж байна. Япон хэл бол үзэж байна. Япон хэл. Япон хэл. Япон хэл. Өвөр Монголоо Японд өвөр монголчууд их олон. Энэ баг 2 түмэн хүн байна. 200 мянга. Оо. 200 мянган хүн Японд өвөр монгол. Корея солонгос хэл юм байна. Үгүй Солонгос. Японд олон. Ягаад Японд олон гэх нь тэр 1940-ад онд өвөр Монгол Япон хоёр холбоотой байгаа биш үү дээ. Байгаад. Тэгээд өртөгнөөхөө өвөр Монголоо Японд явдаг хүн их олон байгаа. Тэгээд Японд монош баха олон. Тэгээ би баха 12 сарда моно 10 хоногийн дараа би Японд явах гэж байна. Японд. Японд Токио их сургуультай би нэг спич яриа хэлсэн. Японд гоё. Би Японд явсан. 1911 онд нөх газрын хөдлөөн болоо ингэж тань мэдээж. Тонгих. Тэгээ би Токиод очоод тэгээд Маунт Фужи тэгээд Нагоя тэгээ Кёто, Осака, Кобе гэж игээд явах. Кёотоны урдны нэг төв Япон төв Кёото. Capital. Би явсан. Би Токиод тэгээд Токион хажуудах нь Йокогама гэж байдаг. Мэдхэш. Тэгээд тэр нэг Кёото руу нэг туристор яваан бичээд бүхэд урдны нэг баримарлагш нөхнөх хард. Ну юнглэд. Туристнүүдээ юнглэд. Төвлөд. Кёотомны урдны төв. За тэгээд тэгээд яг мөнөх временный дам болж байна. За нөө харжын зомны, нутгийн зомны хараад бүхий тэр нөх зөвшөөгтэй лайк юм тавигдээ тэгээд follower болготой. Follower монголоор юм гэдэг бол follower гэж. Агагшд. Дагах. Дагагшд. Агагшд. Танай гол харагшд буряд олдод байна гол харагшд. Тийм ээ. Who is your main audience? Гол харагшд чинийхэн. Буряд хүмүүс байх л да. Харахад бас хүмүүс байх. Ну арсан буряд монголнууд л олоор ирсэн ер Америк руу мэднэ ирсэн. Энэ их Америкт илүү өшөө олонгоо бурядууд өшөө олонгоо таны бодоход. Бурядууд олон бүтээ. Халимнуу тийм олон тоо биш үү дээ тэр нэ. Орос гүрэнд 150 мянган зонголда. Тэн их биш. Буряд монголнууд 500 хадээш тийм шүү. 500. Хатсая. Хатсая тийм дэш. Тийм шүү. Это нахи. Но бараг Монголд если бараг маны адляалга явгатай зон хада. Олон бол. Барагны хэдий тоотой мэдхэш. Бараг Монголны. За би мөн харъя. Тийм статистик байх уу? Статистик. Тэгэд бараг улдууд ертөндөө их олон баргууд байгаа. Тэгээд сүүл олон дайн тулаанд бараг улдууд хуу өргөдөө. Тэр нөх Япон тэр үеийн дайн. Хот баха олон бараг ялаа. Периодонууд талуулаа тэр өнгөрөөж зун жилээ. Баргууд олон дайнд
ордуудтай тэр юу Япон байдаг үед баргууд Японы танд баргууд баха ороод Японы байна. Японы сэргүүттэй байсан аа тийм үү? Манай их суутай хүн генерал уржин гармай дуулаач уржин мэдгэс асуусан генерал хүн Япон General General уржин гармаа. Аа. Сайн мэдгүй. Яар их юутэй юм блэд муштэй юм дээр. Бараг бол 30,000 гэж байна. 30,000. Тийм шүүх та нэр. Өсөндөө их олон байсан. Аха. Бүгд байна. 1 сая байсангүй бүшиг. 1 сая Үгүй хахад сая хаяа. Шаху. Төш 50-60 бол байсан гэж би бодож байна. 50-60 мянган. Том их тоотой монголчууд хэн бод энэ өвөр Монгол. Өвөр Монгол. Монгол том их тоотой монголчууд гэж байхгүй. Байхгүй. Игээд амиара. Хорчин монголчууд хорчин байна. Хорчин монголчууд олон гэхдээ хорчин дотроо баха олон овог аймагтай л да. Тийм ба. Тэгтээ тийм хүн амаар олон хорчин аймаг олон. Dominant биш. Relatively populous. Гэхдээ dominant биш гэсэн үг. Тэ dominant байна уу? Dominant байхгүй. Халх Монгол болгоод халх болдоо dominant тийм байл да. Гэхдээ өвөр Монгол тийм юм байхгүй. Байхгүй. Манай хишигтэн гэхдээ 20,000 хүн. Чахар гэхэд миний бодоход нэг 200,000 хүн байхаа. Үзэмчин хүн. Хэд хүн байна? Үзэмчин хүн банаг 10 үзэмчин хүн миний бодохоор 100,000 хүн байхаа. 100,000. Хорчин хүн? Хорчин хүн миний бодоход 400-500,000 байх гэж би бодно. 400,000. Хахад сая хурдгаж явж байна уу? Хорчин хүн олон. 400-500 тэрнээ баа олон байж мэдэх тийм. Олон. Шинэхэн буряд 2,000 хүн байна уу мөн үү? За би харъя. Officially харахада. Хүн буряд. Тэрд нэг 3,000 төгшгүй. Тэр доллар. Шинэхэн буряд нь 15,000 гэж. 15,000. Оо, яавал. 10-аас 15,000. 10-аас 15,000. Олон нэр. Тэ мөн хаана амьдарч байна уу? Шинэхэн Нантун Харбин Хуланбаяр аймгийн өвөн хошуунд олон. 2 сум байна. Шинэхэн баруун сум, шинэхэн зүүн сум гэдэг. Би мөнх харуулъя. Мөнх харуул. Газрын зурган дээр харуулъя. Өвөн хошууны зураг. За. Энэ болоход тэр шинэхэн бурядуудын тэр байдаг өвөн хошуулда. Тэгээд Баян цагаан гэж газартаа буяадууд байхаа. Шинэхэн зүүн сум гэж шинэхэн зүүн сум. Энд бас бурядууд. Шинэхэн баруун сумд бас бурядууд байхаа. Энэ хоёр Баян цагаан, шинэхэн зүүн, шинэхэн баруун. Тэг хажуугаар байна уу? Баруун ташхан байна уу? Тэр хадуулгуу алигаж барах хүн. Баруун өндөө? Ондоогоор баруун ташаа харахада. Баруун ташаа харахада тийм. Шинэ бараг болно. Шинэ бараг зүүн хошуу. Саний харуулган нь өвөн хошуул да. Өвөн хошуу. Тэгээ өвөн хошуу шинэ бараг зүүн хошуу, шинэ бараг баруун хошуу. Тэгээд энэ хэсэг газартаа өвөнкүүд амьдрах. Түнгис өвөнк. Түнгис өвөнкүүд амьдрах. Манжу биш үү? Манжу биш. Манжу болоход зүүн шиг. Түнгис өвөнкнүүд одын хөвтэйгүү, хөлөө мартаагүй, нөхи сургуультайгүй тэрнэ. Өөрийн хөлтэй тэрний соёл нь Монгол болоо. Болон өвөнк дотор 2 өвөнк байна. Энэ өргөнөд байхаа болоод энэ хар мөрөнд байхаа олгоя өвөнк гэж байхаа. Олгоя өвөнк нь өөрөнгөө соёлоороо ярина. Өөрөнгөө соёлоороо
өөрөглөд тэгээд саа буг малжаад ой дотор тайр дотор амьдардаг. Тэр нь олон. Тэгээд нөгөө нь болоход түнгис авин гэдэг түнгис авинкуудны хөл нь өдөр тутамдаа монголоор хэлэх юм уу? Монгол хэлтэй Өстэй, өстэй. хувцас бурят хувцас өмсөд тэгээ явдаг юм да. Бурят хувцастай явж байна. Тийм үү? Нөхе дагуур гэж ястан бийгүү дагуур. Би. Дагуур гэхэд өнөөдөр өвөр Монголын зүүн хэсэгт өнөөгөр байхаа. Оршон дагуур гэж өнөөгөр морин Оршин гэж тэнд байна уу? Тэр нь бас монгол хэлтэй болсон мөн. Оршон өөрөнгөө оршон хэлтэй. Тэгээ ихэнд нь дагуур оршон эднэр монгол хэлээр мартаа дагуур хэл оршон хэлээр мартаад мөн хятад хэлээр ихэнд нь хэл. Бүр хятад болсон. Дагуураар хэлдэг хүн байна гэхэд хоо мартаж байна яг. Мартаж байна. Сургууль үе тэр нэ өөрөнгөө хэлэн дээр. Вот сургууль тонг юм да. Бариууда. Хэл бүтхий. Зөвхөн мөн хоо бурят гэсэн тэгээд өмсгөө. Ягаад гэж би мэдхий явдаа хаана гэж шинхэн буряд хаана гэж эвенкнууд байна уу? Адлын хувцастай байх. Адлын хувцастай болсон. Өн түнгис авин. Солон. Тэгээ мөнөө хоо бурят хувцас өмсгөө. Тэгээ Чи хажуудаг гэж бурят хувцсумдод хятадаар хөөрөлдөг хаа тийм үү? Монголоор хөөрөлдөх. Монголоор хөөрөлдөх. Өвөн хэлээр мэдээ ер нь монголоор илүү хөөрөлдөх юм да. Чи солонгос хүн танд хажууд байна уу? Солонгос хүн манай хажууд байхгүй. Солонгос хүн гэхдээ холоо шиг байдаг шүү тэр юмнэ. жилийн нүгэр байхаа. Жилийн санаа. Солонгос хүн хатдах 2 хахад сая байна уу хүмүүс? Тэр жилийн аймаг. Жилийн аймаг дээр хэдий сая солонгос хүмүүс байна уу? Би харъя да. 2 хахад 2 хахад 3 сая хүн байна уу? Тийм шүү. 1 сая тийм бараг 2 сая 1 сая 700 мянга гэж байна. 1 сая 700. Тэр урдтай юм солонгос ирсэнгүй. Тийм урд солонгос тайны. Коммунистын үед тийм. Понятно. Да, тэгээд л юм гэж собственно. Нохе харигурын гарахда нохе хятад юутэй байна та нохе сар юмтай тэгээд хашаа нохе визүүгээр бүхэл тэр английн хэлтэй гүрэнд виз хэрэгтэй байсан виз авдаг виз нохе тэгээд ирэхдээ тэр Австралид виз авсан тэгээд хэр хэсүү өдрөмнэ виз авах посольство Хятад гүрэн дотороо ши өөр газар болгоны хүн виза авах тэр difficulty энэ ондоо илүү амархан. Хятад урд тэр Фужиан Гуандун хэсүү Самый Монгол гэж ялгот нэг виза бүлэр өгдө. Тийм үү? Биш үү? Нэг Австрали. Өвөр Монгол мэдүүлэхэд виза мэдүүлэхэд амархан. Биш андондо те. Өвөр монголч Оросын бурядад юм Оросын бурядах гэж юм гэж мэдж байна уу? Бид нар хайнаар санахаа одоо Оросд байдаг бидэнд болоход Оросын буряд гэж хэлэхгүй бид буряд монголчууд гэдэг. Буряд монголчууд зүгдээ нэр. Одоо Оросд байдаг манай ахын дүүс гэж бид нар хандхалдаг. Тэгээд халимгуудыг бид нар халимг монголчууд гэдэг нэрлэхэ. Өвөр Монголд. Ойроод монголчууд гэж хэлж байна уу гэдэг. Тийм бид нар халимг монголчууд гэж нэрлэхэ. Тэгээд халимг монголчууд бид хуу мэдхэ. Миний бодоход бидний буряд болоод халимгын талаараа халах монголоос илүү сайн мэдхэ бид. Тийм. Би тэгж хандгаа. Тийм.
Тий, Австралид бурят монголчууд хүмүүс ягаад бурядаар мунаа дуурж байна вэ? Хайнаар дуурж байна уу? Алягаж муугаар. Миний бодохоор тэр миний танихад тэр шинхэн бурядууд бас байхаа. Энэ Австралид байх шинхэн бурядууд бурядаараа сайн дуурхаа. Гэтэ тэр Оросын бурядууд би ингээ халахад тэд нар хуу орцоор хоорондоо. Тий, бурядаар дуурж байна уу? Алим байна уу? Ганцхан хоёр хүн бурядаар сайн халах. Ганцхан Аа. хоёр. Тий, тас ууржан дуурж тэр night club тэр pub bar гэж тийм хоолын газар дээр явж байна гэдэг. Тэрийг нь би хараагүй. Тэднээс сагаалган болох. цагаан. Би нэг удаа очоод тэр барбекю сагаалганд нь барбекю идэт хавд байсан л да. Өвөр Монголд цагаан сар яхан юм бэ? Нэрэж буйг. Амралтын өдөр болно уу тэр нь? Үгүй биш үү? Тэр нь Цагаан сар. Өдөр биш авд 2-7 хоног биш хэ? Үгүй. тийм. 2-7. Тий, хуушин барга цагаан сарья гэж өгтөж байна уу аль юу? Өдөр Хош гаргаа байгаа хуу. мэдхэн бүгд. За. Тэгээ хуушин баргууд бөөгийн шашинтай. Хуушин баргууд. Шинэ баргахтай бурхны шашинтай. Тий. Ямар тийм андонда. Чахар Монгол ямар юу дээ? Бурхны шашин. Буддист. Буддing. Тэгээд мөнөө олон бөөгүүд олон ламнэрэ сургууль хаан байдаг. сүм сургууль гэжгүй сүмд ашаа. Сүмд. Сүмд хол байна л да. Тэгээд Тибет хэл үздэггүй хитүүд. Төвдлэр. Мэднэ. Хасруу явдаггүй. Хаса. Нах төвдөө төв. Явна. Төвдүүд гэхдээ ганцхан тэр Тибет биш. Өнөө төвдүүд их олон газар байна л да. Чинхай. Тэгээ Чинхайд тэр гүмбэн гэж хэд байхаа. Олон гар юм. Чинхай гэж тэр тийм. Төвдүүд их олон газар байхаа хятадад. Төвдүүд гэж төвдүүд нэ ямар тоотой болно? Чинхай, Юннан, Сычуан, тийм. Олон газар байх. Гансу тийм. Ничего себе, ямар олон зон. Тэр нэг хэдий тоотой болно төвүүд юм хятадд. 4 сая гэж би ханжаа. Би 4 сая. Австай. За. Их сонирхолтой юм хөрнө ш та. Манай Оросын бүрээд монголчууд сайнаар юу мэдгүй өвөр Монгол юм. 6 сая төвд гэж хэлж байна. 6 сая төвдүүд хүн байна. Би харахад тэр Калифорниад, Нью-Йоркд өвөр монголчууд их олон байна л да мөн. Тийм үү. Монголчуудаа тэр наадам та нар оршиход өвөр монголчуудаа таарлтгаа. Тэр бүх монголчуудаа суулгардаг газар та хаа. Хинаар юу хэн яах вэ? Нөх зуны наадан тэгээд өвөр Монголд нөх цагаан сарын наадан болдог үзээ. Нөх урилдаан нөх морилдаангүй юнгөр тэмэн урилдаан гэж хараахан би YouTube-оор сонирхолтой юм хана. Бүгд манай бүрээд монголчууд тэмэн байхгүй мөн. Нэгж байхгүй. Нэгж урданд байсан мөн нэгж байхгүй. Орш ирэхэд миний хөгшин аав гэхэд тэр бурядууд их баян улдууд орш ирээ гэж. Technologically advanced than us. Бид нар илүү баян тэгээ илүү мэдлэгтэй тийм улдууд орш ирээд мэдэн талаа. Тэр үед олон бүрээд монголчууд их эрдэмтэн байсан тэр революцийн болоход тэр их
урда хардсан бурят монголчууд зам бол. Но их Монгол улстай болсон 1911 онд бурядл хаваадалса бурят монголчууд. Тийм. Их эрдэмтэй бүх юм хэл юмт биш юмт хэзэн Бурят. тэгээд тийм Мөнөөш үйдээс мах тийм бол. Тэгэхээр бурят монголчууд гэж юм яхи. Бурят монгол гөрөндө болоо. Трени ихэр ядаггүй мэдүүлдэггүй. Миний усаар байлгадаг. Юндэрдэ. Нэг их алсан юм болон революцийн үед өдр нахи. Хүй бурят монголчууд энэ монгол биш узэгтэй нахи. Халмаг монголчууд юм гэдэг болоод тод бичиг гэж нэрлэдэг. Тод бичиг. Зутра баяртай. За маш их баярлалаа хийсэн. Их маш баярлалаа нэрээ. Би ингээд одоо миний анх удаа бурят монголчуудтай ингээд анх удаа ийм уртаа цагаар ингээд ярилдан ийм юу байгаа да. Тэгээ би баг их баяртай байна. За. Тий. Маш их баярлалаа. За дахин удаа баяртай. Баяртай.